Сайн байцгаана уу? Gemma Miracle Group-ийн гайхалтай хүч хэрэглээдрүүд минь та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За спонсор нь та бүхэндээ өчигдөрхөн шинээр Gemma Korea Office-т орж ирсэн байгаа Aura бүсний талаарх мэдээллийг хүргэхэд бэлэн боллоо. За яг одоо Aura бүс маань 125 мянган воноор борлуулагдаж байна. За тэгээд Gemma-гийн гишүүд те шоп менежерүүдийн үнэ мөн тусгайлан бүгд орж ирнэ гэсэн үг. За бүс маань одоо уутанд савлагдсан байдал маань ийм дүрстэйгээр те харагдаж байна. Уртын хувьд болохоор хоёр янз. За хэмжээний хувьд том L size тэгээд M гэсэн хоёр одоо хэмжээтэйгээр борлуулагдаж байгаа. За тэгээд L-ийн хувьд 1190 мм. За өргөн нь бол яг адилхан 150 мм хэмжээтэй байгаа. Энэ нь өөрөө 15 см тий өргөн нь 15 см-ийг ойлгоход болно. За хөөрхөн гой савлгаатайгаар орж ирсэн байна лээ. За тэгээ бүс маань штэ та бүхэн манай Монгол каталог дээр орчуулсан одоо орчуулгаас байдаг. За Хираньягийн талаар бас спонсор нь дэлгэрэнгүй мэдээлэл одоо хүргэхийг хичээнэ. Тэгээд энэ бүс маань цахилгаангүйгээр өөрөө халдаг. Тэгээ маш хөнгөн. За маш сайн бэхлэгддэг олон зориултаар ажиллах боломжтой бүс байгаа. Тэгээд энэ бүсийг ямар хүмүүс хэрэглэвэл зүйтэй вэ гэхээр те нурууны өвчнөөр ер нь нуруу нь өвддөг хүмүүс зөндөө байдаг. За тэгээд офис ажилтан, жолооч, гэрийн эзэгтэй нар ер нь нуруугаа ашиглаж маш их ажил хийдэг хүмүүст энэ бүс маань тун тохиромжтой байгаа. Тэгээ удаан хугацаагаар зогсоогоороо юм уу мөн удаан хугацаагаар суугаар ажилладаг хүмүүсэндээ одоо тохиромжтой бүс байх нь байна. Тэгээд биеийн доод хэсэг буюу хэвлийн хэсгээр бас хөтөн байдаг хүмүүс мөн одоо энийг бол үнэр жаргалын үг байна л да. Одоо хэвлийн хэсгээрээ өхлөлттэй хүмүүст бас тустай бүс байгаа. Тэгээд нурууны хамгаалалт хэрэгтэй байгаа бүх хүмүүст одоо энэ бүс маань тун таатай. Тэгээд одоо ер нь олон төрлийн долгионоос те өөрийгөө хамгаалах эн чинь өөрөө электрон долгион байна, мөнгө усны долгион байна. Эдгээр долгионоос ч гэсэндээ бид нар өөрсдөө хамгаалах бүрэн боломжтой байдаг. Тэгж Gemma-гийн Эрдэнэ соронзон хач чулуу байхад бидний өөрийн аураг маш хүчтэй дэмжиж өгдөг учраас одоо янз бүрийн гадны долгионоос бол өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой гэж үздэг л дээ. Тэгээд энэ бүс маань одоо бас л Gemma-д орж ирээ борлуулагдаж байгаа сая шинжлэхдээ дахиад орж ирсэн. Үнэхээр өөрөө ингээд зүрхэд биендээ хүрэхэд маш сайн халааж өгч чаддаг. Тогн залгцсан юм шиг халдаг. Тийм гайхалтай шидтэй бүс байгаа. Тэгээд энэ бүс маань одоо тэгээ ямар дотор нь одоо ингээд зурган дээр харах юм бол те дотор нь энэ шигтгэд өгсөн энэ Gemma-гийн логог манайхан Gemmove логог хангалттай мэднэ те. Энэ одоо шигтгсэн бүхэн маань одоо маш учиртай байгаа юм. За энэ маань юу орсон байдаг вэ гэхээр Эрдэнэ соронзон хас чулуу орсон байх нь байна. Германиум орсон байгаа. За турмалин орсон байгаа. Шар шавар орсон байна. Хүхэр, алаг чулуу зэрэг за 9 төрлийн байгалийн чулуу, эрдэс чулуу орсон байгаа. Тэгээд цусны эргэлтэнд тустай цагаангаа, синамон, уулын ургамал зэрэг 18 төрлийн уламжлалт анагаах ухаанд ашигладаг эмийн ургамлыг бас оруулж өгснөөр онцлог байдаг. За тэгвэл турмалин гэдэг чулуу маань ямар одоо иж шидтэй чулуу байдаг вэ гэхээр за дэлхий дээр орших эрдэнэсийн чулуудаас цорын ганц хязгааргүйгээр эрчим хүчний чичиргээг өөрөөсөө үүсгдэг. За байгаа. Тэгээд турмалинаас гардаг бичил долгионы ялгаруулдаг улаан туяа нь эрүүл мэнд болон байгаль орчиных төлөх одоо судалгаанд асар их хувь нэмэр оруулсан гэж үздэг. Үнийг ч гэсэндээ маш их яг одоогийн байдлаар одоо
олон гайхамшиг шинжлэх ухаанд бол ашиглаж байгаа. Тэгээд турмалины жижиг одоо бутархан хоёр талд нэмэх болон одоо хасах цэнийг холбохоор за 0-100-ны 6 MA хэмжээний бичил долгионыг өөрөөсөө үүсгдэг. Тэгээ энийг байн үүсгдэг байгаа. Тэгэд энэ бичил долгион хүний биеийн мэдрэлийн эсийн дамжуулалтаас үүсдэг бичил долгион болох 0.06 MA-тэй төстэй гэсэн үг байдгийн байна л да. Тэгэхээр хүний биеийн долгионтой төстэй долгионыг өөрөөсөө ялгаруулдаг чулуугаас одоо турмалин гэж үзэж болох нь байна. За тэгээд хөхөр байгаа. За хөхөр маань ардын ангаа ухаанд бол биеэс хорт бодисыг гадагшлуулах, өрөвслийг намдаах, нэн устгах чадвараараа бол танигдсан байдаг. Тэгээд эрт үеэс олон аргаар бол одоо хөхрийг маш олон аргаар бол хэрэгжилж ирсэн. Одоо хүний биеийн одоо чухал хэсгийг бүрдүүлдэг 8 том элементийн 8 тоноос хөхөр гэж манайхан бол мэдэж байгаа тий. За тэгээд хөхөр нь болохоор амин хүчлийн нэг төрөл болох метионин болон кистинийг одоо хөхөр агуулсан байдаг ахна байна л да. За бидний мэддэг одоо зүйлэнд бол мууцсан өндөг, муухай үнэр, сарамсны үнэр, мөн шувууны үд, хумс, хүний үс зэрэг шатаахад гардаг үнэр нь хөхөр орсон байдаг учраас одоо ийм үнэр гардаг байх нэ. Тэгээд Эрдэнэ саранзан хас чулуу манайхан тий жамма гэдэг хүн болгоны хамгийн сайн мэддэг одоо зүйл бол Эрдэнэ саранзан хас чулуу байгаа. Тэгээд Эрдэнэ саранзан хас чулуу маань өөрөө магний, кали, натрий, кальц, төмөр, цайр зэрэг тий хүний биед хэрэгтэй эрдэс утсууд орсон байдгаар онцлог байдаг. За тэгээд дэлхийн бас тун алдартай одоо Эрдэнэ чулуус дундын нэг гэж ойлгож болно. За тэр одоо Эрдэнэ саранзан хас чулууг бид нэр зүүснээр одоо бүх давуу тал эдрийг танилцуулсан учраас энэ одоо шууд зурагт байдал дээр бид нэр хэрэглэсний дараах болон тэ хэрэглэсний өмнөх үр дүнгуудыг эндээс бид нар харж болно. За одоо зүүсний дараа бол биеийн дулааныг бол маш сайн нэмэгдүүлж өгдөг. Аавраг одоо нөхөж өгдөг онцлогтой байгаа. Гэхдээ хүн болгоны одоо биеийн онцлог өөр байдаг тий. Тийм учраас харагдах байдлын хувьд энэ дээр бол бүгд өөрөөр байгаа тий. За энэ хүнийх зүүснийх өмнөх тэ зүүсний дараах байдал нь. За энд бас нэг хүний зүүхээс өмнөх зүүсний дараах байдал, зүүхээс өмнөх зүүсний дараах байдал ингэж харагдаж байгаа. Тэгэхээр одоо хэрвээ хэмжил гэж хэлэх юм бол одоо хүн болгоны биеийн онцлогоос шалтгаалаад одоо бүх одоо нөхцөл байдал өөр байдаг гэдгийг манайхан мэдэж авах хэрэгтэй байгаа. За тэгээд Солонгосын одоо хувцас тэ карти гэд одоо хувцсанд хяналт тавьдаг үндэсний төв байгаа, судалгааны төв байгаа. За энэ нь одоо судалгааны төвөөс гаргасан хүний одоо биед хортой 50 төрлийн тэ одоо хортой бодис байт юм байна л да. Тэр хүний биед хүрснээр альва эд зүйл хувцастай төстэй зүйл хүний биед хүрснээр одоо хүний биед харшил юм уу тэ янз бүрийн одоо муу үр дагавар байх ёсгүй. Тэгвэл тэр одоо хүний биед хортой байдаг 50 одоо бүтээгдэхүүн дээр 50 хортой бодисыг одоо шинжилж үзэхэд энэ бүснээс огт ялгараагүй байгаас одоо шинжилгээний судалгааны одоо лаборатори үр дүн энд байна. За тэгээд энэ бүс маань өөрөө тусгай сертификат авсан байгаа. Инфраолонто яг өөрөөсөө ялгаруулдаг тэ одоо онцлог энд байна. За ням бактерийг өөртөө үүсгдэггүй гэсэн одоо сертификат энд байна. Тэгээд бүсийг зүүсний дараа одоо бидний 36.5 буюу хүний биеийн одоо градус дээр ирэхээр энэ маань өөрөө тэ одоо халдаг байгаа, маш хурдан халдаг. За ойролцоогоор ер нь бол 15 минутын дотор бол хангалттай одоо хална.
За тэгэхээр зарим хүмүүстээр нь бол бүр ингээд амьсгал зохицуулах хэмжээнд огцом халдаг гэж үзээд байдаг л да. Тэгэхээр хүн болгоны биеийн онцлог шал өөр. Тийм учраас зарим хүмүүс зүгэл шууд халдаг. Зарим хүмүүс нь 10 минутын дараа эсвэл зарим хүмүүс нь 15 минутын дараа халдаг байгаа. За биендээ аль болох хүргэж зүүхвэл их зүгээр. Хэрвээ маш их халаад одоо зүүмөр байдаг. Гэхдээ огцом та одоо тэсгийн аргагүй халаад байвал одоо зүүхээ халт завсарлах хэрэгтэй. Эсвэл хувцсан дээрээ бас зүүж болно. Хитрхийг халж байгаа тохиолдолд. За харин бас огт халахгүй байна гэж ярьдаг хүмүүс байдаг. Хэрвээ халахгүй байвал та одоо Gemma-гийн бүсний лого байгаа, лого байгаа хэсэг гэхээр одоо энэ шаралсан энэ төрхсөн энэ хэсгийг хэлж байгаа лого байгаа хэсэг. Энэ хэсгэн дээр та одоо Gemma-гийн шүршдэг саваар байвал жоох ус шүршээд тэгээ шууд өөрийнхөө одоо нүцгэн биен дээр бол зүгээд үзээрэй. Хэрвээ тэгэх юм бол маш хурдан сайн халах юм байгаа шүү. Тэгээд халаа гэж үсэх юм бол за бид нар бас зүүхтэй хамгийн эхэлж зүүхтэй бол хэд халаад байх юм бол 15-аас 20 минут зүүгээд завсарлаад өөрийн биедээ дасгаад тогтмол бол зүүхэд болох юм байгаа юм. Нэг зүүхтэй бол та ер нь 1 цагаас илүү зүүх шаардлагагүй гэж үзэж байгаа. Өглөө 1 цаг орчим, орой 1 цаг орчим зүүж өгөх юм бол одоо таны нурууны маш олон одоо асуудлыг нуруу өвддөг хүмүүст бол их тустай байгаа. За тэгээд өглөө оройдоо 2 удаа ахна байна одоо өглөө оройдоо 2 удаа 1 цаг орчим зүүж өгөх юм бол зүгээр ахнаа. Тэгээд мөн энийг бид нэр штэ одоо угааж арчлахтаа болвол та гараар угаахыг зөвлөж байгаа компанийн зүгээс. Тэр халуун бүлээн усаар бүлээн усаар гар угаалга хийж зөвл одоо илүү удаан та одоо энэ бүсний чанарыг тэр чигээр нь хадгалах боломжтой байгаа гэж ойлгох хэрэгтэй. За бүс маань миний хувьд ч гэсэндээ одоо сая аваад зүүж үтсэн. Үнэхээр таатай яг өвлийн улирал эхэлж байгаа яг энэ үед бол нуруу бөөрөөр дулаахан маш таатай бүс бол гарцаагүй одоо манай бүс байдаг. Тэгээд маш хөнгөн за Neoflane гэж одоо материалыг бол ашиглаж хийгдсэн байгаа. За тэгээд түрүүн дээр ч гэсэн дурдсан ахин нэг хэлэхэд өргөний хэмжээ нь бол 15 см буюу 150 мм байгаа. За M, L гэсэн 2 сайзтай за тэгээд M сайзны хэмжээ маань яг нь 1095 мм байх нь байна. За L сайзны хэмжээ маань 1190 мм хэмжээтэй байгаа. За тэгээд доторх байдал нь бол харагдах байдал нь ийм байдалтай За тэгээд одоо хэмжээний одоо хувьд яг одоо 1190 эрэхгүй энд нь бол нэгээс 2 см-ийн одоо зөрүү бол гарах магадлалтай гэж одоо зөвлөж байна. Тэгээд ийм гайхалтай бүсийг та бүхэнд өнөөдөр танилцуулах болсон тун таатай байна. Тэгэхээр Эрдэнэ Соронзон хачуулан маань өөрөө хүний аура гэрлэн бүрхүүлийг маш хүчтэй тэтгэж өгдөгөр онцлог байгаа. Тэгээд нурууны асуудалтай бүх насны хүмүүс үүнийг хэрэгжилж өөрийнхөө асуудлыг бас та шийдэрээ. Өөрийнхөө хайртай аав ээжтэй, өөрийнхөө хайртай үр хүүхдүүдэд, өөрийнхөө хайртай хүн бүхэнд та зориулж одоо Gemma-гийн бүсийг, манай бүсийг санал болгоорой. Gemma үнэхээр хүнийг дэдэлдэг, байгаль орчныг хайрладаг, хүнд хайртай, гайхалтай компани.
энэ дөнгөж те одоо эд хөгжиж эхэлж байгаа компани байгаа. Тэгээд Gemma Miracle Group-ийн гайхалтай хүчрэх дайчин хамт олондоо үргэлж амжилтанд дэдэг хүсье. Бүх сайхан хүсэл бүхэнд нь биелэх болтугай гэж өгсөн ерөөй. Баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Амжилт таны атганд таалагдсан бол лайк бас subscribe хийх мартав.